Тэнгэрлэг их орон минь тандан мөргөмөө. Тэнд энд хэвтэх чулуунд чинь үнэн оршдогт итгэмөө. Амьд яваа минь таны тааллаг юм уу? Авгай их тандан би өдөр бүр мөргөмөө. Амьсгалах тоолондоо би тандан хүрч очимөө. Аньсан нүдэндээ чи би таныг анхаармөө. Сайн үйлээ би таны хан төлөө хиймүү. Сар муу гүйлдэвэл таны хан өмнө ичмүү. Өвлийн өдөр цасан дээр хэвтэгтэй өнгөдөх хялмаа гялалзан гялтханахыг ачмуу. Орчимд минь хичнээн амтан буй гэвээс тэд бүгд таныха буюу одоо би таны нүдээр л бусдыг харамгүй. Эх хорон, таны хүчил надад шингэснээс би хүчтэй явна уу? Энэрл хайр тань надад ирснээс би бусдыг хайрлаж сурам уу? Ингээ хаашаа их баг хаалга, өндөр хаалга, баруун хаалга, зүүн хаалга энэ хойд нь гол дагсан сайхан өндөр сайхан хаалга үүдэж наа модон гэдэг уулаа чаргалант тарант нэрөө холбоо энтрэлээ дандаа энэ манай энэ нутгийн одоо энэ хөг залуучууд одоо энэ нутаг орныхаа энэ уул усыг л хайрж хамгаалж сайн нүүдэлж цээж нэрлж явах ёстой байгаа юм да. Заан ширээ хайрхан тэр тэнцээгөө сайхан лүглэр шахон дэр хайрханыг хэлдэг штэ тэр байгаа тэр. Тэр ганцхан хайрхан хэлдэг штэ. Энэ хүрээ хайрхан энчээ байгаа цаана баяуутдаг уулваа. Тэ цаан тэр дун тэрээр урж байгаа нэг жоохон шовч чинь их уул баг уул гэдгийг наад их уул нь харагдж байна. Тэ ийшээ улар хаалга өндөр хаалга баян хутаг уул ингээд ийшээ яваад өгч байна да. Тэ баруун хой талдаа бол чинь өндөр хаан хайрхан маань харагдана уул маань. Тэгээ одоо ингэж ярьж шүү. Даруй мянган жил улирвч өссөн нутгийнхаа өгөөмөр алтан нутгийн нэрийг өдий болтол өртөөлөн уламжилж ирсэн нүүдэлчин Монгол ах үе түүх соёлын томоохон хэсэг бол таван эрдэнэ сүргийн эзэд тал нутгийн малчин олон. Унаа хүсэг түгээмэл биш цаг үед уртын урт аяны замыг туулж хурдан хүлэг мордын хурд шанцыг сорж Монгол наадмыг бүрдүүлж ирсэн малчин Монгол уяач манай нэвтрүүлгийн зочин хойморд өргөдөж байна. За Монгол улсын алдарт үе Загдын Хөрлөбаатар их хурдан олон бор одоотой хүн байдаг нэ гэж. Нус төвчний наадам бол тэрийг баталсан нэг наадам л да. Та ер нь уяач хүний хүүхэд юм уу? Хизэнээс ер нь морь уйж адуудаа гэж хэлсэн юм бэ? За би чинь одоо сэхэдэн хүний хүн. За. Тэгээ миний аав чинь их морин дуртай. 35 жил ардын багш хийхэд энэ ер нь амралтаар хөдөөл морин дээр өсдөг. За. Тэгээ намайг одоо баг наснд би нэг 11 2-т ч байсан хөдөө гарахад энэ хөдөө зуртаглаа энэ хүү юу байна? Хөдөө зуртай юм байна. Намаа үзэхгүй юм гээд. Тэгээ намайг чинь гарах чинь одоо энэ юуны босоо зэвдрийн үрийн үрнийг хонгороо зэгэл азар. За падил үндгийн цавдрын цавдрын үр нэг хонгороо азар. Одоо энэ хэнгуугаас доноо зэгмэлгоогоос хурдан хүрээ азаргных нь үр сайхан морин хөрөнгөө тэрнээс хурдан хөрөөнө гарч хөрөөнө тэр нь хурдж тэгжил анхад хөд тавьсан адууны дэвсгэр тийм адууны дэвсгэр тавьсан тэний хүчээр одоо энэ нүрчөнд өөрөө сүүл яг тэр донер адууны гү өөрийнхөө адуунд атаж худалж авч тавьж тэгээд л адууны чанарсан да тийм. Баян хотгийнхан бол ярьдаг Хинтээ аймгийн өмнөд үсээ хитэн сумч ер нь тэр чигээр ярьдаг шүү. Хан дөрөв уулын дундч тэр одоо донер адууны хаа гэдэг одоо болоход бас олон бүлэг соллуулсан. Донер адууны талаар ер нь донер гэж ер нь ямар учиртай хүмүүс одоо асуухаар л донер л гэдэг. Ер нь донер нь одоо бас чухам юу энэ талаар та дуулснаа бас манай. За яг нь хайлтмалтан дуулсан 3 4 хэлбэрүүд гэхдээ бол донер адуу гэдэг чинь донерийн гэмбэрл гэдэг чинь уяач хүн донер гэдэг чинь хошуу ноёны захирч одоо энэ хаяа чиг хүн байсан. Тэгээ яг хурдан сан гор азар тэр боржигны отрын адуунаас нэг
царгин дээр үлдсэн ганц охин даагийг авчиж тэжээгээд хойдон жилэн тэр Майлегийн улаан гэдэгтэй тэгээд л дондрын бор азаргач нь төрөөд тэгээд тэрнээс дэлгэрчил их хурдадууд төрсөн. Тэгжил би өөрөө оноод тэгдүүлсэн. Тэгээд яг тэндээс би нэг гүү авсан. За. Дамжуу гэдгийг суртыг. За. Шидлэн байц. Тэгээ адуундаа тавиал тэрнээс хойш тэр чин дэлгэрээд л манай чинь адуунд одоо Дондрын бардууны ус угшил донор адуул орж байгаа юм дээр. Хинтээ аймгийн Галшир сумын улсын анхны алдарт уяаш 1 номерын улсын алдарт уяаш Донон зэмгүүдээс таазаргаар хат тавьсан байх юм шүү дээ. Тий. Донон зэмгүүдээс гүү сайхан гүү аваа. Тэрний гитэн дэрсэн унаг нь азаргуулж надад үлдээд. За ямар азар? Тий. Хүр азар. За. Одоо эднээс энэ эдийн улааны дээдлийн хүр азар. Тэгэд бас аав маань энэ зэгбүүд саарл азар авсан. За. Гантиг усан доогийн саарл гэж 30 жилийн огоор өнөө цэгбүүд улсад авч уйж төрүүд гисэн саарл азарны төл саарл азар бас надад авч. Одоо энэ л малтай болгох юм. 30 жил төрүүлсэн саарл. Тий одоо аяг байгаа хта тий саарл зураг нь байдгийг. Одоо хин бажинуган шарга зүтгдэг. Төгсийн бажинын шарга гэж баян нутгийн шарга газар гайрсан. Одоо утын доо чонгор зүтгдэг тийм ээ. Тий. Тэрний чинь юу шүү дээ. Юу одоо тэр саарл зургуулахад бажинуган шарга харигдсан. Дөрөвтөрж ирсэн. Тэр өгшлийн адуу тэр хуучин настай улсуудад төгсөн бажинымтэй өвгөн интервьюд мэдэн бас мормал дагуулахад явж харж үзчихсэн. Дэндүүл бид яг наа явж идсэн тэр мэдэх ёстой тий. Та түрүү ярьлаа л да Галширын хушууны тэр Донон зэгмдгоогоос ирсэн хүр азарганы төл таны тэр их улаан гэдэг азарга юм уу? Тий. За. Их улаан гэдэг. Их улаан гэдэг азарга ямар алдар шуутай азарга вэ? Миний их улаан азарч яг удаа эктал нь одоо энэ манайхны хөхийн гомсон гэдэг адууны угшлыг хөхийн адуу гэж. Тий, хөхийн адуу. Тэрний сайхан боргог би аваад. За. Хүр азарганда тавьд их улаан гарсан. За. Тэгээ их улаан гараад дааганда суманд ам үзүүлээд. Тэгээ соёолон шүтлэн хөхрөө соёолон хязаалан бас хурдан байж байгаад хоёр морин хязаалан тоглож байгаад хоёрыг долоод ороод энэ аймагт 8-тойгоо нэг лавхаж хоолдог ус. За тийм 1990 онд. Тий 90 он. Нуус төвчний жилийн Хинтээ аймгийн нааданд манай Монгол хүмүүс ингэдэг юм. Нэг уужуухан сайхан тал нутаг төрсөн болооч тэр юм уу. За ер нь бол нэг километр хол сахалтын зайтай гэж юмыг тэгж ярьдаг л да. Ер нь их хол төрүүлсэн гэж би сонсч ирсэн юм биш үү? Ардны ямар азаргнууд орж ирсэн. Тэр үчид том даншигын жишээ шүү дээ. Тий. Тэгэж ардны яг одоо нэрэн нурын будан гэж одоо энэ төвдийн төрөө гэж хүн энэ ч одоо 1000 малзан одоо атомны эзэн. Тэрний адууны одоо бажи адууны будан азарга. За Норвын бажаа гэж үздэг. Тэр сайн хүмүүсд чинь одоо аймаг нилээ хэдэн айрыг авчихсан. Усад очиж азараад улсын 50 жил дөрөв. Тий. Тиймэрхүү адууны угшилтай тийм сайхан адуу тэр сайхан хүмүүс нь байж байгаа бол иймээ дэмээ өгөхгүй хэлдгээ л хэлнэ. Яах вэ энэ гэхгүй. Энийний адуу хойчиж өгөх чи тэгэлгэн тэр нь яг л болж байна. Тий. Сүүлдээ үлээр настай улсууд одоо тэр миний бавгур тусан дэрж байгаа бачаагаа тэр аваргын сэрэн гүний гомсурм тий аваргын сэрэн жодгүй начсны өвөө тий тийм ээ тий тиймэрхүү улсуудтай их мөр үйжсэн тэгээ энэ уяач чинь хүн за чи тэг гэдэг байхгүй хүний мөрөөр чи өөрөө идлэг болдог байхгүй а яг өөрөө идэлж үйсэн мөрийг за тэгж ингэж үгүй тэр өөрөө идлэг бол хамаагүй л болдог байхгүй цагаан адууны сэтэртэй өндөр хаан уулын ингэрт Галшарын гайхам хурдны үр төлөөлөх Монгол улсын алдарт уяач Донон цэгмдийн адууны хөрөн азарга тавьж Адис өндөр хааны давнд айраг түрүү олныг хүртэж явнаа. Наадам том багдаан биш. Намайг анх өндөр хааны давнд тодруулсан ажны хөлөг бол хөрөн азарга. Түүний гал өрөө болох унган их улаан азарга бага насндаа Хинтээ аймагт айрагдаад 1990 оны цагаан морин жилийн Хинтээ аймгийн наадамд хол сахалтын зайтай төрүүлсэн. Дайчин засаг ноён даш дундав. Далай бангийн хушууны ноён гомбод орж, Боржигэн цэцэн бангийн хушууны ноён цэрэн сандав. Хардл жанжин байс хүрвжив нарын эрдний түүхтнүүдийн бий болгосон энэ хурдан хүчлийн адууны сүрэг өнөөж хурдалж байна. Одоогийн Хинтээ аймгийн наадмын Сэцэн хааны Мангал туслагчийн улаан азарга 1906 оны Улаанмарын жилээс эхлэн 1911 оны цагаагчин хаа жил хүртэл 5 удаа төрүүлэхтэй
Хамгийн сүүлд хардлын хөшөөний эсгэлхээр номин цэнхэр зандан хүрэн зул шарах ховон саарл нарыг ардаар өгөж байсан түүхэн цуваг харахад аргагүй хурд байсан гэдэг. Цэцэн ханы гүнгийн даваагийн бараацрах хааны дэвжэн 5 төрүүлсэн төмөнхийн нэг бол 3 дахь нь Монгол улсын алдарт байж Хүрлбаатарын босоо бараацрах. 1990 оны Монголын улс төвчний 750 жил дааг төрүүлснээс хойш 1994 оны нааданд хавчиг дөрүүлэх хүртлээр завсаргүй дөрөв төрүүлсэн хурд байжээ. Их улаан гэдэг газар 90 оны Хинтээ аймгийн нааданд хол төрүүлж тийм ээ. Тэгэхэд төлбөр дагна зэрэг яг 90 зогсон хойно яг арай адуу ирж жаа зөрж орсон тусууд бас зайт ирсэн шүү дээ. Бороо зуул. Жаа имнэгдэж байсан. Тий. Тэгээд нууц дахиад очиж төрүүлж байсан. төрүүлсэн. Тий. Тэгээд манай бажигууд гэсэн олон хүмүүс одоо тэр үе чинь хүмүүн гэж одоо тэмээ өсөгтэй морь хөтсөн өдөд машинд аччих биш. Тэгээд нүргэлцэн юудаг гэсэн. Тэгэхэд чинь бажигаа өдөөс ойрхон чинь ингээд би одоо сонгох гэдэг байгаа. Одоо аймаг төрүүлсэн даа ахиж дутууг сонгох гэдэг тэгтэл дэмийн бажигаа ирлээ шүү. Яа уухаанд бажигаа мэн та хоёулаа нэг гэлбинэ. Эсвэл холоор нь эсвэл юу яа хоторн гэд. Нэг үл хол төрүүлэн нэг үл бүр хойш. Хойш ингээд хоёулаа ярьж байгаа юм. За. Тэгээд жаа ярьж байж. Миний хөө яах гэж нэг бажиг төвч юм. Гэхдээ би энийг сонгоцмаар л. Энийг энэ араа дутуусан аймагт. Жаа ардгад очсон. Тэгсэн чинь тэгээд мөнгөний толгой мөлчийн үттэй гэж. 90 үттэй гэдэг. Тэгээд яг азарга явуулаад байсан. Азаргаа дийсэн хөрөн гурдсан азар маань яхан 34 уучрагс. Тий. Дааг хол төрүүлсэн. Дааг хол төрүүлсэн. Даага ер нь 90 чинээ ч юм уу нэг тиймэрхүү юм та ер нь бодож яах вэ? Ер нь юу дэхтэй дэрнгүү сунгаад арчсан адагчад яах вэ? Одоо энэ болно гэж сунгаж чинь. Хол баг. Мөнгөний толгойн мөдийн зэддэг айр цагаан юм төрхнээ гэж цаа түн хэлсэн байдаг. Тий. Мөлчилээч дутуу байна гэж ойлгоод би мөлчилгээ од мордуулж тэгээд чирж ирсэн. Би өмнө улсын Баян хутагт ирж самдаа аваргын босоо самдаа аваргын мэрэмж нэг нэвтрүүлэг хийж ийсэн. Нэвтрүүлэгч гэж тэгээд босоо гэж нэр өгсөн байсан. Тэгээд манай Баян хутаг их олон босоотой шүү гэж надад түнэрж ирсэн. Улсын алдарт бай Загдын Хүрлбаатарын босоо бүр гэж. Би таны бороо зэргийг одоо яагаад гэж босоо гэд нэр өгдөг юм бэ? Хинтээ аймаг 5 6 төрүүлсэн зэрэг байна шүү. Тий. Бороо зэрэгнийхээ талаар яриач та ер нь хэдэн жил төрүүлсэн яаж төрүүлсэн юм? Би ер нь бол дааг давхсан 6 төрүүлсэн. За. Тий. Тэгээд миний дооч халтар алзан дааг байсан. За. 750 дахь та. Тэгээд хүүгээр онуулаад явуулсан 100 номертэй явуулчаад байсан. Тэгсэн чинь цоллоод байсан чинь дүүгээр энэ аймагаас нэг хүн тэг тавьдаг гэсэн. За. Мордыг. Тэгээд дүүгээрээ явуулаад хүүгээ онуулаад нүүж явахдаа өөрөө идэж унаа таялаа. Тэгээд анх зарлаад байсан чинь дэрэнгийн хөр алагдаа. За. Одоо алтын ширээгийн цоохор даах юм. За. Саргалаад ярьж байна хараад видеомор очив та. Тэгээд шинжлэх чимээгүй маа нэг газрын тэхий дунд хөрхий алдад нэг эмэгтэй хүүхэдтэй халтар алзан даа 8-д орж ирж байна л гэж шүү. За. За тэгэхээр за. Нэг өөчч юм чи яах л гэхгүй за. Бороо ойрхон л юу. Тий. Уга босоо тэгэд ирж байгаа дээр. Тэгээд урдлагаа дагаад тэгээд зөрөөл өнгөрсөн. Тэгээд ороо нар шинжиж байсан энэ харын өрөөгөр яста толгойн гялзаар ороод ирж байсан. За Хинтээ аймаг шүдлэн төрүүлсэн. Тий. Их цаалан төрүүлсэн. Соёлын төрүүлсэн. хавчиг төрүүлсэн. Тий. Тэрвээ даагтайгаа төрүүлсэн бол 6 төрүүлэх нь 750 даншигтайгаа нийлээ 5 төрүүлсэн. Тэгээ босоо гэсэн юм байна. Тий. Би түрүү орж ирээд анзаарч илээ. Таны навдран дээр байгаа бурхны гүнгрөө таны энэ босоо бүрийн зураг байх шиг байна тийм ээ. Тий. Хэрлэн мөрний уудам хөндөдөн хинцхэн агиндан хөрвөөж төрсөн дааган насандаа даншигын манлай даанчиг хурдан борхалзан өдшийн мэргэнд зоосон тэгширсэн үүрийн тэнгэртэн зүсэн таниулсан давчхан амандаан давхилан багтахгүй даамай хурдан борхалзан азаргаа замбуу твдэн дуунд мөнхөрхөөр заяага халдсан унаг зартай наадмын түн хүлгээс зайдуу төрүүлсэн борхалзан минь төрийн сүлдэнд цойлж мөнхөрсөн зэцэн хааны босоо ажнаа. Энэ бар азраг. Найт. Тэгэл босоогоор гэж.
Ер нь тэгээд одоо үчин ер нь олон тохиолдолгүй юм байл л дээ. Энэ хүсэж боддог чинь миний их улаан дараа босогийн дараа тэрнийг боргалзан энэ 3 сая гадуу хаан довондоо би улаадад төрүүлсэн хүн шүү бас. Гэхдээ тэгээд хажууд нь хан хинти налайж байхад 5 төрөө аваад өгөөд байхад хаа нэг гэх 4 уулын дунд аваачаад нэг ганцхан сум тавиадэ гэсэн бодол танд чи орж ирдгүй хүн үү ер нь? Үгүй орж ирсэн ирж байгаа тэгээд л наан бүтэртгий яваад босогдонгүй сонс чинь наанд үлдчихсэн. Яагаад үлдгээд ирж байна? Олгоо оронгууд аваад үлдчихэд ирж байна ямар нэг 2 хүн мар услаад башаад ой нөгөө хинт босоод хүрлээ хүн ирж байгаа юу гэх нөгөөт нь ирж байгаа гинлээ гэж ингэ шивэнч цог ярьж байгаа ингэ байна. Тэгээд танихгүй яг таад энэ зэлдээ явдаг гэсэн. Тэгээд аваад тэгээд яг цаанаас жоохон хэлэмж байсан юм тэгэл аваад шүтлэн очих байсан. Анх юу шүтлэн очих гээд одоо их хурал анхны явжтыг хурлыг яасан тэгээд дараалахад их хуралдаад ирсэн чинь 750 азар даа хоёрыг урнаад гэж байна. Юу сувгүй шүтлөөрэ хаач уралд яг би ирч чадахгүй хаа усад гэдэг амьтар. Тийм. Тэнээс л очоод насууд очоод бол альсын даваагаар аль нэгтэн давсан бол магадгүй юм да тийм ээ. Хэнгүүл баяр атусад баяр мөн өгчихсэн. Айхгүй юм байна ч үчи. 90-тэй гэж. Тэгээ энэгсээр л тэгээд яаж ийсэрваа тэгээд хүмүүс бол ярьдаг л да хардл ярьдаг юм байна хинтийнхэн. Хардлын дов хааны дов богдын дов руу ижилхэн шүү. Тэгээд хардлын довны хүн юм уу хааны довны хүн? Хааны довны хүн байлгүй яхав. За. Хааны довны хүн. Хааны довн дээр бороо зэрэг 4 жил завсаргуу төрүүлгээд. Тэгж л наадсан. Тэгээд бороо зэрэг эд залуу хүн байжээ. Тэрнээс хойш юу яасан бэ? Нэг уяа суулхантай нэг өвөл нэг тавлуулсан. Тэгэл л эндээс үегүй дээ. Ер нь бол ярьдаг л да. За Хөрлөбаатарын Босоо ураг гэдэг газрыг Монголд анх машины үн хөрөх гэж байна гэж. Би одоо яагаад тэгж байдг юм бол даа гэсэн чинь тэгвэл хан хинти дөрөв дараа төрүүлсэн болохоор машинаар хүн авах гэж байсан юм шиг танд нэг үнийн санал дуулгасан юм. Тэгээ яг юу адан хоёр төрүүлж ийсэн жил талигаас понцог болж ирмаа ирж байгаа. Бонкота ураг ирж байгаа юм. Онон ирж байгаа. Батцайхан ирж байгаа юм. Нэг хингэлээ нэг 5 жодоочтойгоо ингээ 5 удаа ирээд. За. Тэгээд 12 сард 5 болох тооны үнд чигээд байж итэл ороод ирсэн чинь олоолоо ирлээ тэл одоо таны зорж ирсэн дээ. Хин тэгж хэл. Понцог болж. За. Өөрөө чинь нэг зорж ирлээ. Дугаарч нь орно гэхээ алддаг хүн чинь. За. Босоог авах юм мэдж байгаа юм чи нэр. Бороо очлоо адуу нэг ороод үзлээ. Тэгээд намайг ятгалаа даа гэх юм талиж чам. За вончоод гэж. Би тийц. За хөрөмөрөө бол яг өгч болно. За. Хөрөмөр миний хөрөмөр чинь соёолон төрөж ирээд ам үзүүлчихсэн. Хинти аймагтай юу? Аймагтай. За. Аймагтай ам үзэн тэгээд юу их насандаа ороод төрүүлчихсэн. За. За ингээд юу ам үзүү төрүүлтэй их мөр маань хөрөмөр. За тэгээд өрлөө чинь за би одоо холоос ирсэн хүн яаж хоосон явуулах вэ? Өөр чинь юу яа? Босоогоо өгөхгүй. Энэ миний мэдлэг биш. Босоог ямар хүн хэлэх вэ? Ард өмнө мэдлэгэд. Босоо чи яа тэр чинь одоо 8000 сая төгрөг. За. Одоо ингээд ийм цаасаа искац тэр чинь 500 мянга төгрөгөөс энэ 10,000 5,000 байгаагүй шүү дээ. 94 онд чинь. 94 он. Тий. За тэгээд ирчингүүтээ та миний мэдлийг хөшөө энэ хинтийнхний мэдлийг азаргаар гэж хэлсэн. Тий. Би мэдэхгүй нэ. Хинтийн нутгийн мэдлийг азар би мэдэхгүй. Хань морё хоос ир биш өөр чинь өгнө гэж. Та хоёлаа жаал ярьж байгаа надад яг одоо надасгүй аваад. Дээр нь би юу 8 сая төгрөгөн дээр юу яа? Програм шиг юм уу? За. 60 сая. За. Хатан машин. Машин ав. Хатан машин. За. Тэгсэн би үнэл болсон. Надад бол би үл өгөхгүй мэдэхгүй. Хань хөрөмөрөө бол өөрчн өгч. Хоёр л дугуй. За. Хоёр дугуй гэдэг мотоцикл. Мотоцикл, шинэ мотоцикл. За. Тэгэл бор азарг нэг боломооргүй санааттай л аваад үлдсэн үү? Гэхдээ би ер нь өгөхгүй санагдсан. Бол хансан үн байна. Хансан үн. Тэр үед мөнгө хүрээг өгөх хүн өргөсөн. Тийм байна. Тэгээ би өгөхгүй шиг тэрлэнгийн ард өмнө гэдэг гэсэн чинь 1995-нд Өвөр хангай аймгийн 9 зүйлд өндөргийн 360 жил болсон.
Уяачдын холбооны шин тэргүүн Аа. тэнд очиод зэрэг даг төрүүлгээр энэ Хинтээ аймгийн Баян хот төсвийн Загадгийн Хөрлөбаатар гэдэг хүний унгаад уу гэж ярилцлага өгсөн байдаг. За энэхүү Монголын шашин төрийн нэр зүтгэлтэн их соён гэгэрүүлэгч өндөр гэгийн гомдоржийн зан үзрийн мэндэлсний 360 жилийн даншиг их наадмын хурдан даагны уралдаан барайнд орж ирж байна. За энэ өнгөлөд одоо барайны зурхаад орж ирж байгаа зээр дааг бол Төв аймгийн Баян сумын угуул Монголын морин спорт үеичдийн холбооны ерөнхийлөгч Улаанбаатар хотын Мон Эрдэнэ компани захирал гал удрахын тунцэг улжирын хурдан зээр дааг энэ жил төрийн их баяр наадамд 11 турдалсан даагийнхөө өндөр гэгэний 360 жилийн даншиг их наадамд төрүүлэн ирж алтан жил өргүүллээ. Зааман үзүүний даагнуудыг харъя. Зааман үзүүн дээр Өвөр хангай аймгийн Тарагт сумын Монгол Улсын алдарт бай жигжид сүрэнгээ хээр дааг, Улаанбаатар хотын Барьцсан хорооны Мая жаргалын буурал дааг. За буурал дааг зөв талдаа түүний аргаар Дундгой аймгийн Дэлгэр цогц сумын уяаж Хүүхэн Баатрын хар дааг орж ирж байна. Хамгийн залуу ордон мөр дааг төрүүлсэн явдал одоо тэргүүндээ хоёр хөргий. Тэгээд таныг удамтай уяач гэж одоо манай нутгийнхан болгоо мэдэн өгөгдөгч надартай уяач хүн байсан. Морь уях ажил бизнес хоёрыг одоо холбож яваа өнгөж бид таныг ойлгодог. Энэ талаараа та ярина уу? Өндөргийн замын 360 жилийн ойд одоо миний даагийг манай залуу уяач ган хоёг уйж одоо онцгой сайхан хотлуулж алтаныг баярлуулсан сайхан түр авлаа. Ер нь бол зах зээлийн өнөөгийн нөхцөл Монгол улсад одоо морин спортыг хурдан морийг хөгжүүлэх талаар би одоо өөрийн чадварчныг бодож зүтгэж явна. Энэ маань одоо анх биелээс олж миний өөрийн даагийн наадамд төрүүлсэн бодлоо бидэнд одоо сайхан баяр хөөр авчирлаа. Дааг ер нь айл удам хөшлийн дааг үлээ. За энэ дааг бол одоо манай алдартай хурдан хөлгүүдийн үлгий болсон одоо Хинтээ нутгийн дааг. Хинтээ аймгийн алдартай яш Хөрлөбаатарын нэгэн одоо юм. Хөрлөбаатарын бор гэж зүүн Монголд нэлээд нэртэй нэр гарчгаа хурдан зарганы төрсөн дүү. За Хөрлөбаатарын бор гэдэг бол Ноос тавчааны 750 жилийн ойд зориулсан их даншиг наадамд дааг насандаа төрүүлсэн. За миний энэ дааг бол одоо мөнгөний даншиг наадамд даагандаа төрүүллээ. Ер нь хойштол нэлээд саад болох бах бодож байна. Баярлалаа. Анх мөнгө таварга ирээд. За Мөнгө ирэхлээр яаж зүгүүр авах вэ? Би найзтай нэг өөр хадууны цагаан гүг. за 100,000-аар өгчөө тийч их мөнгө өгчөө тийч 100,000 гэдэг чинь. Тий. За тэгээд мөнгө таваргыг ирэхлээр за мөнгө аврахт одоо та яах вэ? Тэтэнгүү юу фонцгад их нүчглөө танд өг нэг сайхан эрдээр дааг. за Өгөхгүй юу? за Мөнгө таврахтаа. Чаммаас би улаан одоо өмнө үсэс дээлт одоо авахгүй гэж шүү. Үгэн та за юу данзнимгаа хурдгаар азаргаар нэрд гарсан үе штэ. Таны урдаар данзнимгаа тий. Тэгээд зүстагаад би нэг хүрэн дааг гэсэн за та өөрөө мэдсэн. Чаммаас үүдэж улаан одоо зээл түрэн одоо авахгүй гэд. Тэгэхээр за тэтгэрэнгүү юу авар ахойла муу явар нина дэлхээ их навсан аваад юу чамд ил чигээд хүрэн дааг очиж байгаа юм. За одоо ингээд хүрэн дагаа тэгээд хүрэн дагаан тэр зунаа очоод тэр юунд төрүүлэхэд муу явар шид шиг юм да би лавкара авдаг тэрнийг яалаг гэж алдчих удаа гэж байсан ингээд мөнгө таварга өөрөө тэгсэн гэлээ. тий байж нэг дуудаад нааширг яваад ирлээ. Тэгээ би хот руу дахиад яагаад мөнгө дахиад өссөн чинь баяныхаа моциклыг танд өгс. над өгч байгаа юм. Тэр хүн Жудагтай сайхан хүн байсан. тэгээд би тэр аваад явахгүй шүү дээ. Аа. За их вэрэлсэн шүү өөр чинь баяныхаа моциклыг өгье гэж. За би чи хивэрэл танд одоо олон орон төрүүлээ. Тэгээд ингэж орчих юм. Тэгээд тэр сүүлд нөгөө чинь том үчин нэг үнээр явуулцдаг байхгүй юу? Тэгээд атар тэр өрмөрний баягийн тэр моцик би атар наашаа хүнээр чигтэл Танд өгөө явуулчихдаг. нэр дээр л хоёр моцик очоод тэр хоёр бод тэгээд яваад. Тиймэрхүү сайхан хүн бай, тэг сайхан байж юм аа. Юм да бас тийм ээ. Тэгэл яах вэ? Тэгэл сайхан байж байгаа байхгүй юу? Тийм. 1994 оны Хинтээ аймгийн наад Назраг мөр хоёр зэрэг төрүүлсэн юм байна. Би бас тантай ярилцах гэж байгаа юм чинь энэ Хинтээхний талаар бас жаахан юм үзэж харъя гэдэг ном харсан. За. 1927 оны Хинтээ аймгийн баяр наадамд нэг хүн Азраг мөр хоёр төрүүлснээс хойш 77 жилийн дараа
Нэг нь наадмын нэг өдрийн наран дор азраг мөр хоёр төрөлгсөн хан хинтэд нь хоёрхан үеч бидгийг нэг нь бараг та юм биш үү? Тэгээ нэг өвгөн маань тэгж байсан. Дүрийн юмд өвгөн чинь одоо бичиг төг битгүүн тэгж ярьж байсан. За минь нэг хоёр дахь нь болж байгаа шүү чи. Надад ч нэг хөөрхийн настай хүн бол чамд идэлчигээр гэж нэр өгье гэж. За хөөрхийн минь настай нэг ч үстэй. за Тэгээд за баярлалаа гэ тэгээд бид чинь нөө хоёрхан айл амиг хоёрхан байна. Нормал давтал цуг давгүй тэгээд тэг ярьдаг. Тиймэрхүү юм байсан юм аа. Монголын улс төвчөөний 750 жил, өндөр гигэн гомбдоржин зан усрын мэндээсний 360 жилгээд Монголын зүүн хийгээд баруун зэрэг зүг зүгийн нааданд унган хүлэгмөрдөн жолоор гэлээ. Зөв энэ авиртай өнгөн тамхтай Адун сүргэн эзэн Хүрлбаатарын Адун сүргээс Югзүр хутагт галсан дашийн мэндээсний 145 жилийн ойс Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сум тус нааданд төрүүлсэн Намсрын Лут хоёрын хээр соёолон. Төв аймгийн Баян цагаан сумын 90 жилийн ой дайрагдсан Ууган баярын хээрмөр. Ардын хувьсгалын 92 жилийн ой зургаалсан Төв аймгийн Алтан булаг сумын Эрдэнэ улганы бор соёолон зэрэг том баг нааданд дайрагдж төрүүлсэн олон хурд байгаач. Улсын наадан бол хамгийн өндөр шалгуур гэдгийг хаяахан нэг дуулж байсан. Их Монгол улс байгуулагдсны 800 жил ардын хувьсгалын 85 жилийн ойд энэ айлын Адун сүргийн өвшөлтөд хоёр хурдан хүлэг түрүү аригт хурдалсан. Соёол насанд алтан жилээр өгүүлсэн Болгон аймгийн Могот сумын Цэнгэлийн Задгай хэр, Айргийн Дөрөв турдасан Дундгой аймгийн Дэлгэр цог сумын угуул Тагарва утгтын бор халдсан соёолонгууд юм аа. За тэр Цэнгэлийн юу бор халдсан мөрөл миний босоогийн гал өр. Тий. Юуны тэр Цэнгэлийн хэр чинь болохоор манай адууны ихтэй мөрөнгийн цэвэн гэдэг авда адууны огшилтай цэвэн гэдэг хөө энэ манай аймаг энэ сумдаар бол нилээ хайрыг төрөв авсан хүний халтар азрын тавьж гарсан хээр адуу баггүй юу? Тий, тэгж гарсан адуу. Их нь манай талынх. Эцэг нь болохоор цэвэний алтрын төлөв юм баг. Их Монгол улсын 8 жил айргийн 5 соёлонгийн 2 нь танаад байна. Тий, 2 нь орж байгаа юм аа. Бор халдсан морийг ер нь яагаад та яаж олдуулж исэн юм тэгээд ягаад тэр хойш яв? Бор халдсан морийг яг удаа дааганда нэг уяад тэг хөдлөн үед үгүй хязаалан үед аймагт дөрөвт оруулчод байсан чинь говийн багш ирээд авах гэсэн. Тэгээ өөрөө бас цаанаас бор халдсан дутхгүй бас сая хязаалантай байсан. Хоёр хязаалантай байсан. Тэгээд нэг нь ороо нэг нь орохгүй болдгоо за тэгвэл энэ арыг нь орох юу гэдэг. Тэгээд яваа багтаа өгч нөгөөх нь дараа нь бас орж ил байсан. Нэр гаргасан. Тий, нэрэл гаргасан. Би тэгээд адилхан байж. Тэгээд чинь араа идэрхэд байсан бор халдсан байсан. Үлдээ бол. Хээрмөрнийх тэгээд би ер нь бол нэг ийм юм шүү. Одоо ингээд хүмүүс морины одон ярахаараа зүгээр яг сайн болвол манайх яг тийм их сайн моринд бол эзэн бас жоох олдоод байгаа шүү. Олдож магадгүй. Юу гэж бододгоо та хээрмөрний их ер нь ягаад тэгэж тийшээ гарсан юм. Сүүлд нь тэгээд таны адууны өгчд орсон юм шүү гэж хэлсэн үү гэж дөрөв. За яг ер нь ихтэй бол тэр хээрмөрийг бол би энэ манай оюут холбооны тэргүүн санжаа дөрж намсан санжаа дөрж идэг найзтай битүүч үйзээгүй найзууд байсан саяхан үердэг гэсэн. Тэгээд тэрэндээ би охин бор даагаггүй. За. Тэгээд тэр нь тэр хитрийн хязаалан бол цэвэний халтар тэр тавьж сүд цагаан чуулж очиж тавьж тэр халтар азар гарсан. Тий халтар үрээрсэн баггүй. Эргэж танд хэлсэн үү? Он тод бондоо чи надад аргагүй юм байна шүү. Яарч хүн хөлж юм чинь нутхан хэлээд байгаа юм чинь. Одоо эгсөх. Одоо алдартай эгсэх гэдэг Хүрлбаатар танай адууны юм шүү энэ хээр адуу чинь. Тий, танай цагаан бүний чи юм шүү гэдэг юм чинь. Бүр би анх цэвэний адуунд Улаанбаатарт тавьж явах нь мэдхий шүү. Тэр юм шүү гэж надад тэгсэн. Хинтийн нутгийн хурднуудын талаар та тэр нэг цугс дурдаа та тэр өсгөн хурган хээр азрыг аман гагал магтах гал байлаа. Өөр юм яриад уруу замаар явчих шиг боллоо. Магтахаас аргагүй юу юм? Аргагүй. Магтахаас аргагүй. Ер нь л. Яг би одоо энэ цолгоо нэр багцсандаа их баярлж явдаг. 6000 гаруй ояачтаас 230 эдгдөө 20 эдгэлөө ояачд улсын алдар цолоо тод модтой байдаг. Тэрэн дотор багцсандаа би их баярлж явдаг. Энэ адууны буй тийч ондоо аав ичи маань буй. Аав ичи маань адуу түр аав маань тэр их адуу өгсөн би тэрнийг үгүй хийгээгүй, үрээгүй. Тэрний буй. Тий. Би ч нөөрөө сургууль гэсэн юм шүү дээ. 8ч 5ч. За нэг 5 гэсэн юм да. 5. Та чи багш хүний хүүхэд. Тий. 5-аас гарсан юм. Тийм. Миний яшиж өөрөө чи дургүй байна.
Гарал гэдэг гаргасан. Таашаахан тар ухаан байсан мөлий. Тэгээ гаргасан. Үгүй их дурггүй. Их дурггүй. Ер нь багшийн одоо самбар дээр хичээлийг заавал ойлгон тэр дэвтэр барина гэж байхгүй. Ямар сайнтай хавар шалгалтуулжсэн гэсэн чинь нэг Орос эдний шалгалт авах гээд байж чинь манай гадаа нэг машин ирээ зогсож идэг. Би уг нь Орос эднийхээ ном дэвтрийг барьжсэн чинь нөгөө машин дээр тавьж байгаа хүнтэй яж байгаа хэрэг мэдээ. Тэгээ тэр яага тэгээд салхинд яваад өгнө. Машин дээр тавиа өнөө хөдлөө салхинд. Тэгээд яваад. Тэгээд дэвтэр байхгүй, ном байхгүй. Бүтэн жил юм. Багштай очсон чинь тэр үгүй сайхан та багш нэг ухаас таал хийж байна. Мөнгөөс нь хугараад л явчих юм. Дугаар яаж хэлэхгүй. Тэр одоо дийж болохгүй. Тэгээ дугаар. Орос дээр ойлгохгүй та одоо. Үгүй ойлгож халдвар дээр ярина. За. Номод ичсэн чи яаж ойлгох юм би? Дэвтрээ салхинд явуулаагүй. Машин дээр ингэ тавьчих хүнтэй ярьжсэн чинь нөгөө машин давхивчтай тэр яг тэгээд тоогүй юм бол. Тиймэр хэлсэн да би нэг актив зүйлүүдаагүй гэдэг байсан. Гэхдээ чи яах вэ? Хүн бол бүх юмд мундаг байх албагүй. Тий, би тэгээд энэ гарсан доо. Алдрын зэрэг төрсэн байхад харамсах юм алга тийм ээ. Би харамс. Бараг тэр Орос хэлний дэвтрийг яваад онсон ч гэж магадгүй юм дөө. Би тэгж инээчихсэн да. Багштай тэгж санаанд орч. Юу тэгээд энэ үнэн дургүй нэг эцэг өн мэдсэлтэй энэ одоо мал дургүй юу номон дургүй мал дуртай мэн тэг намаагаараа тийм сайхан олон сайхан адуу төрүүлж өгч байсан. Тий. Босон дандаа төв одоо оромтой морд их сургууль уусч үү манай ич. Би юу ч гээд бодлоо. Ором бгөө. Ором баггүй. Гэтэ малгай дээрх чи ором мөн усч. Окей олно л да. Тий бол. За би нэг яг удаа хэлж явахад идэрхэн залуу хүн жиж 751 арахч байла. За. Нодлог уржин байна уу энэ гест очиж нэг сайхан том нааданд дотор нь тоостод орцож яваад тэрнийг жоохон баярлж яваад тийм одоо нийс илүү амжилт над юу вэ? Энэ аархал гэдэг чи байна шүү дээ. Амжилтны өмнө байх хэвээр мөн хойно байх хэвээр. Хойно. Өмнө аарах болохгүй. Үгүй. Та дөрвөлгөнд би мэдгүй л хичээл. Хөдөлж очиод. За. Дараа нь бол мэдээ чи мэдж байгаа юм чинь ирэхлээр тэ чинь болж байгааг нь хараад л мэдэн шүү дээ. Одоо бол Монгол залуучууд ингээд мартныхаа соёлоос нэг жоохон хөндөрөөд ингээд яг шүүмжлүүлээл байна. Хөндөрөөгөө сайхан хөдөлгөөн мортойгоо уурга бариад тал дахиж байгаа залуучууд байгаа л байгаад дандаа тийм юм явж байгаа. Залуугандаа та хэр адууч юм байна. За одоо яг өөрийгөө сайн гэхгүй. Гэсэн мөртлөө би нэг л одоо 12 жил харсан. Хэдэн наснаас эхэлж малсан? Одоо яг 71 оноос 83 он хүртэл харсан. Тэвс нэг л яа. 54 оны мортой гэсэн баха. Тий, адууч юм байсан. 16 толгоос. Тий, 15 толгоос аваад л нэг юм аваад одоо л харж байгаа тэр. 1971 онд нэ хавран адуу маллаад 83 он хүртэл 12 жил тасралтгүй адуу малж адуунд өрөөсч одоо энэ морины чинь энэ одоо эдлэгээ мэдлэгээ хөвч мөч энийг л одоо энэ тэрнээс л эзэлж авсан гэж өөрийгөө санддаг хүн дээ. Тэрэнд бол одоо ярдөө нуухаа гоё морь унаад л ер нь ямар шүү морийг гэдэг арга унахтал заад ийм морь энэ тийм морь ингээд унахтал мэддэг тийм морь ямар морь. Одоо ингээд та бүхэн таны адуу сүргийн захт ингээд байж хахад ер нь бүген голцоохон адуутай юм аа. Хинтээ аймаг одоо баян утгаас бажаагийн улаан за донрын улаан бороо гэдэг одоо таны хурдан бороо гэдэг бор одоо хурдталдаг газар юм уу? Ер нь яадаг газар юм? Тэр яг тийч аргагүй одоо манай энэ их хайрхан өндөр хаан чинь цагаан адууны сэтэртэй. Цагаан адууны тийм сүлдтэй. Тэгээ нэг цагаан адуу ер нь өндөр хаан домд ер нь докторх гэдэг юм шүү. За. Тэгээ тэгээд өөртөө талж юм цагаан адуу л ээлтэй юм уу тэр цаад угшил гэдэг чинь бол бүгэн угшил яваад ирэхээр донор адуу чинь цагаан адууны угшилтэй бороо тэгээ бороод болоод л явт. Тэр бол ярьсан л да. Босоо бороо хинтээ аймагт одоо завсаргүй шүтлэнгээс даагандаа мөн хүзүүдэд нуус төвчөн даагандаа төрүүлснээс хойш хавчиг хүртлээ завсаргүй төрүүлсэн. Ер нь бол адилхан олон төрөг алин ч тэр гэж хэлэх үү. Гэхдээ нэг арай нэг сайхан төрүүлсэн юм шиг тэр жилийн аргагүй ч болсон юм шиг гэсэн тийм жил бол мэдрэгдэхгүй. Ахын жоо морь төрүүлж үтсэндээ их уул азаргаа бол хол төрүүлж байсан. Сүүлийн жил соёолон бархал зазарга тэр дөрвөн морин соёолын дийл төрүүлэхт нь би нэг яг батлаа өөрийн санаанд л багтаж л байлаа. Тий. Дүүрэн багт одоо дийлэгдэл тэр нь л их баярлсан. Тэгэхэд Улсын умын зээрдмөр одоо сүүл Батөрмөргөд очдог. Тий. Гонгорын хөрмөр. Тий, баяуудын төндөг гонгор одоо дамжиж өгсөн хөрмөр. Тий, дөөдөө гэсэн тэр хөрмөр энэ төр дараагаар нь дөрвөн морин соёо дийлж төрүүлж
байсан да миний босоор алдсан бол. Тэгээд тэр Батмүргэн Сонгомын зэдмэр чинь өвлийн нааданд очиж уралдаж төрүүлээд ард нь одоо улсын даа 2 мөр Дорцрэнгийн хээрмэр аюушийн хээрмэр улсын даа мөр тий анхны уралдаанд дийл төрүүлж одоо тэр зэдмэр аргагүй хурдан мөр гэдгийг бас харуулж байгаа. Миний босоо урд нэг гიშгээд л авсан төмөстэй байхдаа гიშгээд авсан. Би тэрэнд бас их онцорч байдгийн да. Тий. Хүмүүс бол савьяатай морим, муу яатай морим гэж хараад хэлэх юм аа. Тэр авьяастай төрсэн хүмүүс бол Монголд бол их олбай. Наа тийм ба. Таны хар ямар уяатай мор, савьяатай? Ер нь ямар мор хурдан мор? Морины аль шинжийг та голчлаа харах уу? За ер нь яг морийг бол ер нь чац уртта ер нь сэнсгийн хөнгөн шинжийн морийг л ер нь би ер нь бас нэг арай дахихад ер нь уяанч ойрхон юм уу гэж санддаг. Яг уяаны орцсон моригд чинь нэг зүс болно. Нэг өнгө хуурна. Ердөө. Тэр уяаны өнгөл аваад ирнэ. Тэгэхээр одоо тэр одоо бол яаж хийж гоод тавлж л таараа. Тавлж л таа. Тий. Таны уйжсэн морд сангийн савьяатай мордсон аль нь юм бэ? Юу нэр суугаагүй адууны цорооны хайлгдаг чинь ер нь заавал өндөрс болгоно. Ямар нэгэн хурдан ч байсан. Тэгвэл хүмүүс ингээ айлын хатан дотор за энэ хурдын миний наавай гэл ингээл харах юм аа. Мянган адуунаас таньдаг хүн ганц байхад таньдаг хүн байж л байна. Байлгүй тэгээд та айлын хатанд орох юм бол аль шинжийг гол харах уу? Манай нэвтрүүлгийг үзэж байгаа олон сайхан залуучууд бол энэ морин шинжихээс нэг ганц юм яд хараад. За одоо яг залж байхад яг одоо хэлэхэд тэр хүнс сормсны урт богн эрсэн эргээгүүг нэртэл харна. Бас тэр хөлийн мөч яснаас гадна бас. Сүврэгцийг харна. Болороо жаахан хоёр тишгээ сүврэгцтэй сайхан байх ямар шүү вэ? Тэр юм зогцож өвнө л гэдгийг харна л да. Тий. 1996 нөгөө хаврын бүсийн уралдаан болсон шүү дээ. Тэгээд та нэг телевизээр гарч ирсэн л да. За ямар мөр ирэх үү? Яах вэ их гэсэн. Тод манлаа байж даваах байх. Хинтийн цэнхэр мандлын оонон хараа зарганы эзэн санд өдөрж гисэн та хэд суудсан та таамаг дэвшүүлээд байгаа болтой. Санаж гинүү та? Мэдхгүй нуурчаад. Түнхүү хонгороор бороодөр хөдөлгөөн тав хинтээ хэмжийн хорхын батуурын хоол өдр болж юм аа. Хүүхдэн дэвшээрээ. Үгүй тааж явах юм. Тэгэхээр гал болгон жилийн үнэлэг тэсэх өдөр энэ наадам мөрөн гэр болж энэ тохиол юмраа нэг ярилцах. За миний хувьд одоо яг манай самын цэрэнгийн сарлдаг мөр ер нь бас сайхан өнгөтэй гарлаа энийг бас тээгэр ихлөө гэж гардаг юм да. Өтгийга зарлыг. За энэ наадамд 500 ихмэр уралдаж байна. Энэ бол ер нь тэрэн төрүүлэх энэ төрүүлэх юм бол үндэх ялах. Хүнд өгсөн юм сайн давгүй тэгэл болоо. Тийм ээ. Тийм сондоо байхгүй тийм ээ. Би нэг тийм байхгүй тийм ээ санахгүй инег айлын. Одоо цагийн үеэ бодвол яг ондоо болчиход дөрвөн үйлрэлд ингээл ээлжлэл байна л да. Тий. Та одоо ингээд мөр үеэр ер нь болмоор юм уу ер нь ямар юм шиг санагдаад байна. Гэхдээ би ер нь одоо учрыг олохгүй юм. За одоо ингээд тийжгээд л уйж байгаа юм. Одоо энэ улсуудыг хараад уйж байгаа юм. Тэгсэн их таргаад бол мотрлаг. За. Яг тэр данс мотрлын хэдэн юм тарган их тийж задаж мотрлын тарган дээр мотрлдог гэж байна. Одоо би тэр юрд юм битгэхгүй. Тэгээд ийм заа нэг л замаараа яг явжгүй. Тэгээд нэг л болгоо тэрсэн талын болгоо би нэг алдаг нэг хүү маань тийжиж байгаа. Одоо би хүүгээд одоо гүн тийжээд сургаж уйхал гэж үзэж байгаа. Хүү маань тийжээд хүү маань юу аймаг суманд азар тийжээгээд бас оруулцаа. Тий. Сүүлийн үед та наадам ингээл хардаг л баг. Ингээл Эрли задуу, Монгол задуу гэл энэ тэнийгээ ам гараад та сонсож байна. Сонсож ил байна. За. Тийм ямар юм те. За одоо ер нь одоо тэрнийг яг одоо тэтэрэнгүү мөнгөөр адуугаар эзэлдэж байгаа хүн эрлээ задуу уралдуулах. Чиглэлд нь англиар л уралдуул болж байна. Монгол одоо монголоор л уралцсан дээ. Эрлээ одоо эрлээсээр л уралцсан дээ. Ер нь ингээд уяачд бол хүмүүст их юм өгдөг дээ. Одоо энэ морины байна. За тэгээ унаач хүмүүсийн энэ асуудлыг манай уяачд үсгэн зөө би ажиллаж ийн гэж боддгийн. Ер нь та энэ хүн туслахын талаар юу гэж боддгийн? Гөө тэр өвлгүй тэр бас зөв өгөн зөв тий. Тэрэнд л бас энэ зүйлс би өөрөө одоо морулж явахдаа баяг тараа шүү.
За. Тэр чи миний бай чинь актер одоо медаль хөл халуунсаа бүсний дурд нь дээд өнгөл байсан. Сай амтэн оргон байсан тоо манай бай гэдэг нэг жихч нэг жоохон тараад хэвчтэй байна. Тий одоо энэ морныг олонтой тараад ивэл зүйлдээ дээрмөг сандаг байсан би өөрөө. Та Монголынхаа их наадмын дивжин дээр нэг очиж уралдах гээд. Тэгээ яг сонсондоо хүртэл уралж чадаагүй байна л да. Тий. Улсын наадманд бол та нэг л удаа очсон юм байна. Тий. 1998-нд Өвөр хангай аймгийн Хар хорон хотод Монголын эртний нийслэлийн суурин дээр анх дугаар их урд уралдаан гэж одоо. Тэр холбоог үүсгэн байгуулсан уралдаан хийлээ. Та тэнд очсон. Очсон. Тэр нь аргагүй сайхан наадам болсон. Миний осооч яг үедээ ер нь эргэлтэнд 200 гаруй азг нь нэг 100 гадар иргэсэн юм байлээ. Тэгээд л хөөгд дороос л хөөсөр угаад л юу нэг 12 км дутуу багт нэг 25 дорж ирж байсан. За. Тэгээд л 25-аас уршаа дахиад л цагаан хөдөл даваад 4 юу яхад 4 км үлдээд тогтол 16 давьячаад яг доошо уруудаад л тэгээд л 13 төгсөн байлээ. Хойшоо очиод уралдаж болмоор юм уу? Саяхан бороо зарах чи ямар шуухан байсан. Сайхан байсан. Имээ тэмээгүй энэ уралдахт бол аяхгүй л байсан юм нь бол. Тэгээд тэр өдрөө жоохон болоогуудад яхад тэгээд цаанаасаа бэдиод. Ийхүү түрүү ариг авсан он жилүүд минь сайхан. 1927 оны Улаан тулай жилийн Сэцэн хааны наадамд Сэцэн хан аймгийн Сэргэлэн бүний хошуу одоогийн Хинтээ аймгийн Эдэрмэг сумын Цэнгний арвдан уяач Улаан шанаат бураазрах хээр их насны мордоо зэрэг төрүүлгсэн тэр цагаас хойш 67 жилийн дараа Хинтээ аймгийн Баян хотог сумын уяач Загдин Хүрлбаатар их улаан азраг хүрэн их насны мордоо төрүүлгсэн хааны өндөр довнд азраг морог зэрэг төрүүлгсэн хоёр тохиолын нэгний эзэн гэгдэх ховор сайн уяач юм а. Үүнээс хойш 21 жилийн хугацаанд ч энэ амжилт давтагдаагүй байна. Хан уулын дундаг айраг аваагүй гэдэгч харуулж байсан үе бий. 1997 оны Өвгөн ноён бүрүүжийн нэрэмжит зүүмрсэн хурд наадмын дутуу өргөсөн 200 азарганд Дорногов аймгийн Дэлгэр сумын харьяат Монгол улсын мандаа явж гүншрийн дамбагсны халз азраг Хинтээ аймгийн Дэлгэр хаан сумын харьяат Хөхийн сурагсны хурдан ногоон азрагны ард бор азраг мань явж байсан ч дутуу өргөсөнгээ татуулж ахин уралдаад дундуур ирсэн. Мориор хиймэр сэргээдэг Монгол зон олон доо Бэлгийн улирлын тооллын 17 дугаар жарны модон хон жилийн сар шний мэнд дэвшүүлээ. Аймаг орон нутгийн минь Ахмад сайн уяачин айл гэрийн хүн. Өндөр наснд хүндэтгэл үзүүлэхийг минь хүлээн авно. За үзэгчдээ инхүү хүлгийн эзэд хүмүүнлэгийн үлсэд нэвтрүүлгийн маань 9 дахь дугаар Хинтээ аймгийн Чингис хаан хотоос үргэлжилж байгаа. За энэ удаагийн дугаар Хинтээ аймгийн Баян хотог сумын харьяат Монгол улсын алдарт үе Загдин Хүрлбаатар хотод оролцож байгаа. Ингээд өнөөдөр бас манай нэвтрүүлгийн нэгэн зорилго бол энэ айрагд төрүүлсэн мордийнхоо энэ амжилтын талаас ярихаас гадна бас сайн сайхны үйлсэд энэ Монголын мянган уяачд маань сайхан нэгдэж юм болвол их багтааг олно биш. Сэтгэл гаргаж байгаадаа олно гэж би бол хувь хүнийхээ хувьд боддог. Та тэгээд энэ талаар ямар бодолтой байна? Яагаад өнөөдөр энэ хүнийг сонгосон талаараа та манай үзэгчдэд тайлбарлахгүй юу? За яг энэ нэвтрүүлэг зорилттой бас ярьтай байна. Тэгээд энэ манай нутгийн нэг багийн одоо өвгөн бол бидэнтэй зөв морь мал үйжсэн ийм настан буурлын грэм настан буурал эмээтэй. Одоо яг цагаан сар төгч байна. Тэр жоо хүмүүдгийн нэг тусдан ч гэдэг юм өөрхөө зөв нэг өчүүн жоохон бэлэг барихсан юм аа. За бас Монголын уламжилт одоо цагаан сар болж байна тийм ээ. Та бас өөрийгөө танилцуулахгүй таны гэр бүлийн хүн одоо морь мал уйдаг байв уу? Ер нь уйдаг байсан. Аль аймгийн ямар сумын уугуул хүн? Баян хотог сум юу? Баян хотог сум. Тий. Хоёрдугаар манай гэр бүлийн хүн төрүүлж байсан, найрагч байсан. Тэгж л байсан та. Ер нь нас сүдэр одоо таны хувьд хэд хүрч байна? Би 74-тэй. 74. Тий. За авахгүй 17 дугаар жарны одоо хөгжин хон жил гараад Монголын маань ард түмэн бас инх цагтайгаа уран сайхан золгож байна. Тэгээд өнөөдөр бидний энэ нэвтрүүлэг бол Монголынхаа энэ сайхан ахмад буурлуудыг хүндэлдэг энэ цагаан сарын уламжлалт Монгол баяраараа бас нэгэн сайхан ахмад түн одоо сайхан сар шиндээ сайхан шинлэрэ гэсэн үднээс энэ Хүрлбаатар алдартын зүгээс бас өөрч юм. Тий. За.
За энэхүү үзэгчтэй бид энэхүү дугаартаа Хинтээ аймгийн Өндөр хаан хотод одоо амьдрал сууж байгаа өндөр наснд одоо хүндэтгэл үзүүллээ. Тэгээд Монголын цагаан сар, Монголын уламжлалт баярын бол ахмад наснуудаа хүндэтгэл үзүүлэх ийм одоо сайхан баяр байдаг учраас нэг ч гэсэн хүмүүс одоо сар шиндээ сайхан шинэлж бүх ард түмэн илгээрээ инх амгалан төрлөөрөө төвшин амгалан байх болтугай.